Харант аймгийн Булган сумын ерөнхий боловсролын сургууль. Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн зорилго багш бүр ээлжид хичээлийн бэлтгэлийг сайжруулж зөв дадал хэвшилтэй сурагчийг төлөвшүүлнэ. Удирдлага нь удирдан мандайлан зөвлөгч, багш нь судлаад чиглүүлэгч, дэмжигч, сурагч нь зорилготой, зөв дадал хэвшилтэй, ажилт нь ийгдэг харилцаатай, эцэг их нь дэмжигч хариуцлагатай хамт олон болох зорилтыг төвшүүлэн ажиллаж байна. Багшийн ажлын байран дахь мэргэжлийн хамтын ажиллагааны үр дүн сайжруулж, хичээл сургалтын үйл ажиллагааг мэргэжлийн багш нарын бүлэг багаар хамтран суралцагчийн яргаатай хэрэгцээнд нийцүүлэн чанартай бэлтгэн үр дүнтэй хэрэгжүүлэх. Багшийн хөгжил. Зорилт 3. Зэрэгтэй багшийн мандайлал, багш солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэх, шилдэг дурчлагаа түгээн дэлгэрүүлэх. Багштайгаа хамт арга зүйн ажил, суралцгын багийн үйл ажиллагааны хэрэгжилт үр дүн, менежментийн төлөвлөлтийн хэрэгжилт үр дүн, тэргүүлэх заах аргач багшийн мандайлал, анги удирдсан багш нарын дурчлагаа солилцох уулзалт зэргээр хэлэлцүүлэг үйл ажиллагааг нийт 8 удаа зохион байгуулж багш нарыг 100% хамруулан ажилласан. Багш солилцоо хөтөлбөрийн хүрээнд 1-р бүсийн 1-р сургуультай дурчлага солилцсон, хамтран ажилласан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуультай шипийн харилцааг тогтоон ажиллаж байна. Улаанбаатар хотноо улсын менежменттэй 5 сургуулиар дурчлаг судлах ажлын хүрээнд 7 багш хамрагдаж дурчлаг судалсан. Миний тэргүүн дурчлагаа солилцох үйл ажиллагааны хүрээнд багш нар дурчлагаа түгээн дэлгэрүүлсэн бөгөөд ментор багш Саран цэцгийн багшлагын арга барилаас дурчлаг судлан багш нарын онол арга зүй ур чадвар нь сайжирсан. Дундангын багш нар оюуны зураглал хийх аргыг дуршин хэрэгжүүлэн үр дүнд хүрсэн байна. Хүүхэд бүрийн ахиц амжилт. Суралцгын хөгжлийн бүлгийн үйл ажиллагааг тогтмолжуулах. Багш нар 2 суралцгын хөгжлийн бүлгээр ажиллаж сурагчдад тулгамдсан асуудлыг илрүүлэн нийт 3 чиглэлийн дагуу 18 ажлыг төлөвлөн хэрэгжүүлэн ажилласан. Зорилт 8. Хүүхэд хамгааллын баг. Хүүхэд хамгааллын багаас нийт 181 сурагчдад эрсдэл дөрсдгөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 21 удаагийн сургалт, нөлөөллийн арга хэмжээг хүүхдийн элч, цагдаагийн хэсэг, эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулсан. Хүүхэд хамгааллын эргүүллийн хяналтыг анги удирдсан багш нар, хүүхэд хамгааллын багийн гишүүд, мэргэжлийн багш нар нь хамтран хийж гүйцэтгэсэн. Хүүхэд эрдэнэ төсн зохицуулагчаар ундраагийн ахлуулсан ажлын хэсэг суман ажиллахдаа сургуулийн хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхэд хамгааллын чиглэлээр шинэлэг олон ажлуудыг санаачилсныг минь үнэлж, улсын хэмжээнд жишг болгоцоор ажиллаж байгааг сайшааж, дурчлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор боловсрол шинжлэх ухааны яам, боловсролын ерөнхий газар, улсын их хурлын гишүүдэд болон холбогдох газруудад танилцуулахаар хөрвүүлсэн. Монгол улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ой бүгтэн аймгийн хүүхдийн төлөө зөвлөлөөс санаачлан доорнод хүүхэд эрдэнэ төслийн хүрээнд хүүхэд хамгааллын үйл ажиллагаагаараа мандайлан ажиллаж, Дорнот аймгийн боловсролын газрын нэрэмжит хүүхэд хэлтэй сургуулиар шалгарсан. Дотор байр хөгжлийн орчин. Үсэн өрг сэтгэхүйн тоглоом, өглөөний дасгал, оройн тойрог, дугуйлан сэгч, анги удирдсан багш нартайгаа хамтран ажиллаж байна. 12. Цэцэрлэг сургууль бүр суралцагчдад өдөр бүр сүү арга хэмжээг нутгийн захиргааны байгууллага, эцэг их асран хамгаалагчийн оролцоо дэвшлэгтэйгээр хамтран хэрэгжүүлэн хүүхдийн өсөлт эрүүл мэндийг дэмжин ажиллаж байна. Өдөр бүр сүү хөтөлбөрийг манай сургуульд дотор байранд 23 суралцагчид 100%, 6 дугаар ангийн суралцагчид 100%, 7 дугаар ангийн сурагчид 100%, 8 дугаар ангийн сурагчид 100%, 9 дугаар ангийн сурагчид маань 100% өдөр бүр тогтмол сууж хөвшөөд байна. Анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.